дээрээ 9 гэдэг элементийг хэрхэн дарахыг сурсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр 9 гэдэг элементийг хэрхэн 10 болгож болох талаар харцгаая. За юуны төрөнд 10 дарах гол үндсэн аргыг эхлээд тайлбарлая. Нэгний гол төмрөөс яг хойшоо 20-оос 30 см зайнаас үсрэглээ нэг савлаа. Хоёр дахь савлын цээжээ урагш гаргаад тэгээд ингээ 10 дардаг байхгүй юу? Бид бол ийм. Тэгвэл яг энэ аргаар 9 даруул яг яаж харагдах вэ? Одоо 9-ийг бол хэдүүлээ зүгээр доороос нь үсрээ. Одоо нэг иймхүү байдлаар ингэж гараад байгаа шүү дээ. Тэгвэл яг 10 дарах гэж байгаа юм шиг 20-30 см зайнаас үсрэглээ. Цээжээ урагш болголоо. Тэгээд 9 даруул яаж харагдах вэ? Энэ байдлаар зүгээр хурдсахад ерөөдөө 10 болж байгаа юм гэсэн үг байхгүй. Одоо заавал 10 дарахтаа эсвэл 9 дарахтаа 2-оос 3 ингэж савлна гэсэн юм байхгүй. Шууд ихний одоо миний хэлэх гээд байгаа арга болохоор шууд ихний савлалтандаа шууд хурдан 9 дарыг гэж хэлж байгаа. За одоо хараарай. Ихний савлалтандаа шууд 9 дар. За одоо бүр хурдан. Ер нь бол одоо хийх маань 10 биш 9 хийж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр миний хэлэх гэсэн гол санаа болохоор юу гэхээр одоо YouTube дээр 10 хэрхэн дарах вэ? Эсвэл одоо маскалап те англиар одоо хэрхэн хийх вэ гэдэг ч юм уу. Одоо зааж байгаа хүмүүс хамгийн анх болол одоо бичлэгэн дээр зааж байгаа шүү. Тэгэж гоё цэвэрхэн наадгүй байсан гэж байгаа. Тэг хэдэн жилийн өмнө одоо өөрөөр дээрээс өдөр болгон одоо хийж ээж сүүлд нь одоо ингээд зааж байгаа тэр хараад одоо 10. Тэгэхээр одоо хэдүүлээ болохоор бидний нөхцөл байдал стартап болсон байна шүү дээ. Стартап болсон байгаа. Тэгээд одоо ийм байдал дээр явж байгаа. Тэгээд энийг зүгээр хурдан хийчихээ. Энийг хэлэх гэдэг нь эсвэл хурдан хийчихээ. Эсвэл олон давтамжтайгаар олон өдрөөр за нэг 7 хоног ч юм уу зүгээр хийгээл үз. Хурдан хийгээл үз. Тэгвэл тэр чинь аяанда арга болж байна. Тэгэхээр удаанаар ингэж одоо давдаг байсан бол дараад нь жоохон хурдан одоо нэмэгдэх гэсэн үг. 2 өдрөөс эхлээд ч юм те. За тэгвэл 3 4 5 гэж явсаар сүүлдээ одоо ингэж дарахаа болоод сүүлдээ яг зэрэг ингэ давдаг байна. Энэ бол ганцхан удаагийн юм орлолоор ерөөсөө 10 болох тийм юу бол яг бодит байдлаар бол яг үүндээ үнээр тийм бэртэй хүн одоо ихлэггүй л болоод олончгүй зүйлсэн баггүй. Ер нь бол яг одоо би 10 дардаг болохын тулд 9 хэрхэн аль болох хурдан дарах дасгал хийж байгааг харцгаахын хажуугаар та бүхэндээ багч гэсэн хэрэг болох зүйлсийг энэ бичлэгээ үзэнгээ ярих гэж бодсон юм а. Уг нь 10 дарж гарах нь энгийнээр бол яг зөв савлах 2 үйлдэлээс л бүрдэж байгаа юм. Гэвч анх сурч байгаа бидний хувьд шууд хийх ёстой дарааллын дагуу хийгээд цэвэр арга дарах магадлал цөөн. Тиймээс 2 дахь савлалтан дээр л дээшээ гарахгүй байвал үргэлжлүүлж савлахгүйгээр буучих хэрэгтэй шүү. Учир нь дөрнийг рүү өсөрч барьснаас эхлээд биеийн энерги нь өөрөө
дээш чиглэсэн хэвээр байх хугацаа нь 2 дахь савлалтаар дуусч байгаа буюу буулгүйгээр үргэлжлүүлж хийлээ гэхэд дараагийн савлалтууд нь биеийн инерцийг доош чиглүүлэх буюу бие анх өсөрөхөд мэдрэгдэж байсан хөнгөн байдал нь алга болохын хажуугаар олон савлалтнаас болж биеийг дээш гаргахад чухал үүрэгтэй гарын хатгалтын хүчээ дэмий алдгаас сэргийлж байгаа юм а. Ингэж сэргийлснээрээ мэдээж олон минут эсвэл цагаар ядрал багтаагаар аливаа элементийг бэлдээд зогсоход нэмэрдэг шүү гэж хэлэх гэсэн юм. Энэ бол шууд 10 дарах дасгал хийх үеийн зөвлөмж гэж хэлж болохоор яриалаа. За харин одоо 9 элементийг аяанд нь өөрөөр нь арга болгох аргын талаар ярилцъя. 9-ийг дарахтаа хэдүүлээ. Хүмүүс 10 дарахтаа ямар аргыг хэрэгэлдэг вэ? Тэр аргаар нь 9-ийн дасгалаа тогтмол хийхэд л болох юм. Тэгэхээр 10 дарахыг 2 төлөвлөгөөний дагуу хийх гэж үзвэл миний харуулж байгаа арга бол B төлөвлөгөө гэсэн үг юм шүү. 10 дарах А төлөвлөгөө нь мэдээж бичлэгний бүр ихэнд хэлсэнчлэн 2 дахь савлалтан дээрээ 2 гар зэрэг дээш гаргах болон цээжээ урагш болгох гэх мэт. Харин энэ аргаар болохгүй бол миний өнөөдрийн бичлэгний гол утга санаа буюу заавал бүтэх ёстой би өөрийн биеэр хийгээд бүтсэн 9 дарах элементээ сайжруулж хурдлуулснаар аяанда 2 гарыг зэрэг гаргадаг болох гэсэн B төлөвлөгөөний минь дагуу хийхэд болох байгаа шүү гэдгийг хэлье. Харин гарын бугуйны талаар гэж хэлэхэд яг зөв эргүүлэх нь ер нь бол хүн бүр бараг автоматар тухай бүрт нь тэртээ тэргүй өөрсдөө чангалах үед нь чангалаад суллах үед нь суллцдаг учраас энэ талаар нэг ч яриаггүй шүү. Ингээд сүүлд нь миний та нартай хэлдэг хамгийн гол зүйл нь турникэн дээр гарахаас өмнө 10-аас 20 минутын хооронд гүйж бие халаагаад гарын бугуй хөлийн шагаа гээд бүх үе заавал эргүүлж дасгасны дараагаар гарч байгаарай. Энэ бол аливаа элемент хийхэд бэртэл үсгээс урьдчилан сэргийлэх энгийн мөртлөө хамгийн чухал зүйл юм шүү. Бас өдийд гадаа хүйтэн байгаа учраас гар төмөрөнд хайрхаас сэргийлж бас төмөрөнд халтрахааргүй бээлийн өмсвөл маш сайн шүү. За ингээд түр баяр та.